Дуашки түүнийг бета носч тэнийг амтан химэн дуудаж байв. Миша харц буруулж Бюрн дэр хөнгө хүүднээс нь сайн гэдгээ хүлээн зөвшөөрөөд үүнийг хэдийн гадаршаагүй байсан юм уу? Химэн аярхан асуув. Ас хож нэгэн газарт эрвэн гинтхэн нөхрийн радарта ямар нэг зүйлийг мэдэрч зүүн савнын ажиж төвчхий дүүн дорн анзаарав. Терезийн нүдэн аник чинь эрвэн биерэнтэй мөргөлдсөн өдрөөс хойш сонин ааших болсныг дурдав. Эрвэн хідэн шашдаг хортон тоочиж бүх зүйл зүгээр хаа химэн зүтгсэн ч тийм биш нэгж байлаа. Сэтгэлдээ тэр биернийг сүлд харахад би энэ тийм сайн уу да гэж бодсон ч тэр санаа зовлоо дотроо хатгалав. Терезия үүнийг шалгаж өгье гэхэд эрвэн хитрхи их баярсан. Тол дүүн түүнийг тайвшруулахын тулд аманд нь ажим шахаж ирэв. Бюрн Миша хоёр дээр эргэн ирэхэд тэрээр Мишагийн сэтгэлийг хизээч явтаг мэддэггүй байснаа хүлээн зөвшөөрч тэр ирээжтэйгээ зүгээрч бамбаа болгон ашиглаж байснаа хийв. Мишад энэ хариулт хангалтгүй байсан тул түүнийг үнэндээ юу гэж боддгийг нь лавлан асуув. Хэсэгдөөгүй байсны эцэст тэр түүнийг чухал хүнэнд бөгөөд үнэт хамтрагч гэж харклаа хариулв. Үүнийг сонссон Мишагийн сэтгэл өвдөж өөрийг нь хангалттай сайн биш гэсэн үгүй хэмээн аярхан асуулаа. Гэвч Бюрнийн дэлхийд өхөл өргөж ярхан байдаг тул бусад хүмүүсийн хувьд чадсан гэж тайлбарлав. Хариуд нь Миша түүний амьдралын философи ерөөсөө амьд үрхийн төлөө гэж юу хэмээн асуув. Бюрн хатуу байхыг хичээнэ. Өөрийг нь зүгээрж багийн хамтрагч гэж бодохыг дахин хийв. Гэвч Миша яриг нь тасалж яагаад тийм логикийг даах хэвтэй юм бэ гэж чангаар хашгирн түүнийг дахин зохино. Тэр өнөөдөр энэ бүхнийг хийх гэж төлөвлөөгүй байснаа. Нэгэнт цогс хийсэн тул одоо өөрийгөө цогсоож чадахгүй анхаа хүлээ. Цохиж бүртэн хөнгөн мөсний шид шингэсэн байх бөгөөд эцэстэн тэр сэтгэлээр унана. Харин юм хүсээгүй. Зүгээрж бүхцэж байгаагаараа байхад л болно гэж хэлв. Тэрээр энэ энгийн аз жаргалыг өөрөөс нь бүү булан аваач химэнгүй. Ингээд тэр гэрсүүгээ уртаа орж маргааш түнд хоол хийж өгөхгүй гэдгийг мэддэг. Маргааш нь биерэн буцаж буй дуунтай тоогоор ширтэж энэ нь өшөө аваалтуу гэж гайхав. Миша түүнийг хоол хот нүдэн анивчин харж бүхнийг сайн зажиж идхийг сануулна. Тэр гомдлохгүйгээр сайн зажилж чимээгүй уушлал хүсэх мэт таваатаар дуусгаад хоошиг нь мартан дараа нь юу идэх үү гэж асуув. Тэрээр өөрөө хүссэндээ энэ бүхнийг хийж байгаа. Түүний бодож шийдвэрт нь нөлөөшгүй гэж хүтэн хариулав. Бюрн түүнийг өөрөөс нь илүү хэрсүү гэдгийг дагуу хүлээн зөвшөөрч түүний хийсэн бүхэнтэй зөвшөөрөв. Дараа нь Миша түүний сэтгэлийн тухай сэдвийг дахин хизээч ярихгүй ах дуран тогтоо. Энэ төхөөгөө өглөөний дараа тэд их гараад Рот Мишер нартай иргэн уулзсан бөгөөд тэгний захиргааны агентлагч руу явж буй шаш паны нөтлгүй тодорхой болов. Миша Хикардаас тавлаагүй гэж дахин асуухад тэр энэ нь өргөжт түүний мөрөөдөл байсан гэж бодлоо. Тэр Дуалкигийн гэрийг хоцтож авахыг хүссэн бөгөөд энэ нь 24 сая станы өндөр үнэтэй байв. Багийн хан шагналаас тус бүр 5 сая стан авахар нийтээрээ шийдэв. Хилтэл дуусны дараа Хикарад уухыг санал болгож дөрвөлөө уушин газар руу чиглэв. Хэсэг хугацааны дараа Бюрн чимээгүй байдлыг эвдэж багийн талаар ярих цаг болсныг мэдгэв. Гэвч түүнийг үргэлжлүүлэн ярихаас өмнө Хикарад цөнгөө өргөж аяжигчийн ажлаа бүрмсэн орхихоор төлөвлөж байгаагаа дуусган бүүдийг шоконд орууллаа. Роттер түүнээс дараа нь юу хийхийг шууд асуухад Хикарад тархан болох анхны зорилготой эргэн очимоор байгаа хаа хэлв. Тэрээр лабиринт бол ертөж бодит асуудлуудаасаа зогтох арга байсан гэдгийг хүлээн зөвшөөрөв. Гэвч одоо Дуалки байхгүй болсон тул тэр дахин харамсаж амьдрахыг хүсэхгүй байлаа. Ротт Миллер дэмжиж байгаагаа илэрхийлэн цөнгөө өргөж түүнд хамгийн сайн сайхныг хүсэв. Бюрн нутгүй түүнээс тоног төхөөрөмж аван шүү хэмээн тавсан болов. Дараа нь Рот Миллер бас өөрөө багийг гүйцэж чадахгүй байгаа юм шиг санагдж байгаа тул явах бодолтой байгаагаа хэлв. Хикарод Рот Миллерийг хайж байгаа зүйлээ олон гэж найдаж байгаагаа илэрхийлэхэд Бюрн дуугүй үргэлжлүүлэн өгнө. Томорныг болгосны дараа Бюрн эцэст нь сөнгөө тавьж Миша бид хоёр өөрсдийн бага байгуулж бүр цаашаа нь гэж мэддэг. Тэр Мишаг дагаж чадахгүй хэцүү байна байх та гэж тавсан хийсэн. Миша ерөөсөө үеийн өр химээ мөрөө хавчлаа. Дараа нь Бюрн бүгдийг цаг өрхөө болж сөнгөө өрхийг шаардав. Гадуур хөлбөгчдийн баг таранд төсөж байгаад тэд Рот террор манлайлуулсан хондог толгоо. Хідэн сөнгийн дараа Миша Хикарод хоёр ширээ дэрсэн унаж Бюрн инээн сэвсэн сууж байдлаар Роттер гинтийн насалтаар тэр агшныг эвдэв. Ямар ч сануулгүйгээр тэр Бюрнийг цөөн сүнс үу химээ шууд асуув. Бюрн уурандаа нудрахаараа ширээ цохиж эн чин тоглоом муу эсвэл буруу тоглоо гэдгийг мэдхийг шаардлаа. Рот Миллер зүгээр инээн сэвлэж Бюрнийг ингэж хариу үйлдэл үзүүлнэ гэж мэдсэн химээгээд энэ нь түүнийг цөөн сүнс гих сэжгийг нь улам баталгааж авчаа гэв. Рот Миллер яриагаа өргөжлүүлсэн Бюрнийг хизээч энгийн мөрөг шиг байгаагүй гонцолжээ. Түүнд нэг хүндийн дон байгаагүй. Тангарагтаа сахараар үнэнж биш. Цэсэн сэртэй дайчны хувьд сонин төвчөртэй харагддаг байв. Энэ үед Бюрн энэ асуудлыг даван толгойн толд хандлагаа өөрчлөх хэрэгтэй байж магадгүй ойлгов. Тэр нүдээ анид найздаа буруутгах доторгүй байна гэж хэлв. Гэсэн ч Рот Миллер зогсчихгүй шараар хөөж дуусгаад Бюрнийг хитрхи тусгай нэг ингэж хэлв. Тэр түүнийг ном уншдаг. Дарамтан дор тайван байдаг. Албан нэрээс илүү ашигыг чухалч хийдэг. Ухаалаг тархитай варвар гэж дурдв. Бюрн дуугүй сонсож байхад тэрхүү скаут үргэлжлүүлэн Бюрнийг дээд өгөгдлөөс зүүн ажиллал асан гэж хэлэхдээ би чадахгүй байснаа хэлв. Роттер цөөн сүнснүүд энэ дэлхийн хүмүүсийг хог шиг үздэг хэмээн натлав. Яг тэр үед Бюрний толгойд Жинсегийн тухай дурамж ороод ирэв. Гэвч чаддын сүнс Роттерт зүүн айлтар хүчээ. Тиймээс одоо түүний сэтгэлд ямар ч хэрэгэлзээ үлдээгүй байв. Мөн тэрээр Бюрнийг гэмт хэрэгтний нүдээр шүүж
Түүнд хизээч бодит боломж олгоогүй дээ уучлал хүсв. Тэр өргөжлүүлэн зарим хүмүүсийг тэнгэр илүү хайршдаг бөгөөд түүх тэднийг баатар гэж дууддаг хэмээсэн ч Бюрн нүунийг таасангүй. Роттер түүнд итгэж байгаагаа хийж баатар химэн дуртахад Бюрн тэгвэл анханасаа яагаад асуусан бэ гэж сүрэн асуув. Ротт мөдөр бусаад энэ нь Бюрн сануулга өгч ухаантай ч гэсэн энд хэд шинэ хിവэр байгаа тул дараахан дах хэрэгтэй гэдгийг сануулгах зорилготой байсан гэ. Хикаротыг босгоход нь туслангаа тэрээр хэтэрхий тусгаад байх нь бай бас хаюултай гэж нэн чижв. Тиймээс тэр авиасаа нууж зүүн айлдрын талаар дахин хизээч ирэхгүй хан дээр билээ. Түүний хамгийн сүүлийн үг нь энгийн амьдралаар амьдсан хүний хувьд Бюрний замнаж гэрсээр дүүрэн байгаасаа гэж хүссэн яг байв. Бюрн ойрцоо хөшөөрөө харан багийн гишүүн хүртэл өөрийг нь ухаарсан байхад одоо явах ёстойгоо гайхан згсэн. Бяцхан нотлохоогоор ч төрийн сүнс байж магадгүй гэж сэжигнэ. Тэр ямар ч үнээр хамаагүй амьд үрчийн тулд юу ч хийхэд бишэн байв. Гэтэл Мишагинд түүнийг бодлоос нь салгаж юу бодож байгааг нь асуув. Тэр согтуудаа сонин юм ярьсан химээ сандарч эхэлнэ. Харин Борн булзааруулсан хариултаар түүнийг явуулж Кростой уулзаад Кужбилүү явъя гэсэн тэр бүрэн шоконд оров. Борн сэхмээр буцааж өгөөд шагналаахан тухайлаг хэрэг гэж шийдсэн толтод паладинтай уулзаж зууны акт түмэнтэй уулзалт тавьж өгөхийг хүсв. Наанан Кужбит тэр 6 дахиндыг нээхэд шаардлагатай найрлахад хамаг мөнгө зарцаалав. Хэд их мөнгө өрсөндөө харамсах тэрээр Мишад дэлгүүрээс юм очих бөгөөд Миша 12 сая таны сэлэм авах гэж байгаадаа. Итгэж чадахгүй ч үлдсэнийг нь хатгахаар ирсэн. Гэвч Борн түнд сүнст аратны хүчээ зүзаатхан дээр төл хишээд аратны цус аваа дараа нь мөнгөө хатгахыг зөвшөв. Эцэст нь тэд төрөвчөө бүрэн хаасалж хоёр хоосон гол хүчин шиг гэрлүүгээ чирэгтэн очив. Борны байрны гадаа Миша түнд сайхан амархыг хүсэхэд тэр залуу түүнийг зогсоож багийн хамтрагчид тавих шаардлага байгаа эсхийг асуув. Тэр хэсэг бодсноо дагн бишиж болж хинч байсан яхав гэж хариулсан нь Борныг бүрэн алмаар болов. Үүний дараа тэр баага залуугийн кафе рүү зүгсэн бөгөөд Мишель тийм амар арсны өнгөөр ялхаарсагч гэдэгт би чадахгүй шоконд орсноосоо болоод шууд зогтжээ. Ээж баага үйлчлүүлэгч харамгацаа баярсан ч амынхин орж ирснийг хараад бага зэрэг айн бантна. Гэвч тэр эмэгтэй зүгээр л найзан гэдгийг мэдмэц сэтгэл санаанд ордож газар нь ямар эзүү байгаа талаар гомдлож эхлэв. Тиймээс Борн айсандаа ямар ч байсан хоол захиалав. Маш амттай харагдах хоол асныхаа дараа Борн өмнө ресторанда ярил ихтэй байгаа юм шиг тассан байна гэж тосом хийсэн нь түүний дөргөг хөргөв. Гэвч манай залуу цааш үргэлжлүүлэн бүтэн цагийн гэр бүлийн эр хүн байхад ч хэцүүж байхгүй гэв. Аман сэжиг булаалж хойхчээн. Борныг багийн талаар ярихаар ирсэн гэж асуув. Борн багийн тарсан гэж тайлбарлахад ноён баага түүнийг хэнийг нэг алдсан гэж бодон энэ хорвоо үнэхээр сүрсэн газар юм да гэж хэлв. Борн нэг шар айраг ууж дахин хоёрыг өсөөхөд татвартай баавхан сэтгэл санаа дөрхнөд өвчв. Аман Мишагаас гадна өөр хин нэгдэж байгаа гэсэн. Борн шидтэн болсон боломжтой бас сахиж хайж байгаа гэж хариулв. Гэвч тэр паладины хамтдаад талан тавтагаар 90-с дээш 3 гишүүнтэй байх ёстой бөгөөд сүмэн даалгаврыг биелүүлэх ёстой гэж хэлснийг санаад манай залуу хорсон юм. Тэр ядаж газарчин хэрэгтэй гэж шийдэв. Тиймээс одоо дор тэд төр туршуулагч хүслэх бөгөөд туршуулагчаас бусдын бүгд ижил хог хөтөх болно. Яг тэр үед аман өргөө газарчин гэдгээ энгийнээр хэлж цашингаа нэмхийг хүссэн Борныг бүрэн алмаар болов. Тэр амныг нэгдүгээр давхарт төөрч байсныг санах ба баага залуу хурж эхэлнэ. Үнэн хэрэгтэй тэр чиг чиглэлтэн гэж хэмгүй мөө бөгөөд Борн бусадтайгаа зөвлөсөний дараа бодож үзээ гэж эвгүйцэн хариулв. Ноён баага хөнгөн яриа өгөөчлөхийг хичээсэн ч ээж баага яриг нь тасарч хэдий хүртэл тагварх гэж байгааг нь асуув. Тэр сандарч эхэлсэн ч эхнэр нь түүнийг шинэ багт нэгдэж байгааг мэдмэгц баярлсан. Бяцхан Валкон нөхрийг нь авч байгаад баяр сэргэв. Тэр бүр түүний хуучин багийг 18 сар орхиж явсан тул үзэн яддаг байснаа хэлсэн нь Борныг агшруулв. Аман шар айраг дахин хөндөж эхэлсэн нь Борны түүний талаар хатаж өгсөн дүр төрхийг бүрэн эвдэв. Дараагийн өдөр нь Борн Варваруудын ариун газарт цачиж тэр чивтэй эцүү агааг хараад гайхав. Нэгэн дөө түүнийг дуудаж Катугийн оршуулгад ирсэн гэж хэлв. Энэ мэдээ түүнд хүнд тассан бөгөөд анарын бэлтгэл дууссан байх ёстойг тэр даруй ойлгов. Борн оршуулга өнөдөр гэдгийг мдэггүйгээ хүжээн зөвшөөрөхөд тэр залуу зүгээрдээ явцгаая гэж хэлв. Хэсэг алхсны эцэс тэд модны дор талигааж авсгчийн нэрхэн тойронд бүх аймаг хэдийнэ цогсон ариун луу очив. Тэр сэтгэлээр унасан өнрийг харж тэр түүнийг дуудахад Борн очиж яагаад ганцаараа сууж байгааг нь асуув. Ийм юм болно гэж мэдсэн бас хизээж ингэхгүй байсан гэж эмэгтэй хэлсэн түнд хинч хэлээгүй гэдэгт Борныг агшруулв. Анарын биежүүлсэн зан ууж бол хатуужил гэгддэг бөгөөд энэ нь биеийн үзүүлэлтийг асар их нэмэгдүүлж сүнс залхамжлах хэрхийг олгодог аншнаар зөвхөн Варваруудад зориулсан шидэм гэсэн хэдий ч өвчин нөхдөг тул үнийг зөвхөн нэг л удаа хийх боломжтой. Ахлагч түнд үнэхээр итгэсэн байх гэж Борн хэлсэн ч хинч түнд сануулаагүй эмэгтэй гомдсон хിവэр бай. Дараа нь дэд авсагч гарч ирэн Кадуаг холцохор гэж нэрсэн нь анарын өөрийг шууд хүргэв. Тэр авсагчийг доромжлохгүй байхыг түн зориулсан ч тэр залуу Кадугаа сонс залхамжлыг хизээч тайлбарлахгүй. Тул чи өөрөө холцохор байх ёстой гэж хүднээр хэлв. Анар мархахыг хичээсэн ч тэр түүнийг хэрцгийгээр толгоогоороо мөргөж түүний өхлийг толон болгохоо болохыг шаардав. Хүн бүр өвдөрдийн мэдэрдэг.
Гэхдээ хамгийн чухал нь түүнийг хэн нүр тулах бэ гэдг нь дайчин замлаар алхахыг утгаж ирэм. Бөө Кадуугийн сүнс одоо оймодтой нэгдсэн гэж зарч түүнд тусрагдахыг хүссэн хин бүхнийг өргөжтөдөхөд хоёр хүн яриагаа тасалсан ч анар баг зэрэг бухимдсан хിവэр байв. Төд өдөлгүй бөөрн бөөгийн майханд цочлоход бөө манай залуу бүх найш хоёр цогцож чадсан сэтгэл хангалуун байж түүнд хідэн төргийн өртөгтэй байсныг асуув. Бёрнинээс олтыг баг зэрэг сижигтэй гэж үзсэн бөгөөд бөө мөнгө түүнд таарч хавирдаг юм. Химэн инээж найрлагыг нь ямар ч байсан аваа. Тэр дурсан жорж ирэхэд бухимдсан харагдах ба бөө түүнийг үнэтэй зүйлээс харилцсан байх гэж бодов. Манай Баатар хариулахаас татгалцсан ч бөө дайчин хүний хувьд үнэт зүйлээ алдах нь илүү хүчтэй болох хайшийн нэг хэсэг гэж тайван хэлв. Орноос нь Борн өнөөдөр эндийг авч чадах уу гэж асуухад бөө бачж байна. Тиймээс Бёрн ихлүүлэх талаар их зантай хүсэлт тавив. Төд өдөлгийн майхнаас орж хотуу цууратаж Борн эцэст нь ив нэгдэж болон хоёр дуусганы сүнс ур чадварын хамт 6 дахь эндийг нээ. Тэр амьсгадан ив нэгдэлд хүрснээр тэндэрчсэн нөөрэ аль хэдийн давуу талтай. Гэхдээ үүнийг гайхалтай болгож байгаа зүйл бос энэ нь түүний тоног төхөөрөмжийг асар томруулах боломжийг нууцаар олгодог бөгөөд хүн бүрт бараагаа харуулах зовлонгоос авардаг. Дээрээс нь тэр одоо зэсгийн хийх хэмжээвч томруулж чадна. Тэр баярлсандаа дээшээ бодон гүзэрч ихших бабу манай залууг гацуурсан гэж бодов. Бёрн тэр шин хүнд унтаж дараагийн өдөр нь сэрэв. Гэвч бөө нухацтай царайлан орж ирж хүмүүсийн бурхнаар хэрхэн сонгогдсоныг нь асууж түүнийг бүрэн азмааруулв. Бөө түүний хувь тавилантай тодорхой холбоотой бүгд зүү зааж. Гэхдээ өөр хин түүнийг анзаарахгүй бөгөөд хинч чиж бодолгүй байгаа тул сандрахгүй хай хэлв. Тэр төвхийн горомд шижиж олон жилийн өмнө их орноосоо гарч өвөг дээдсийн хэсэнсийг дагаан эдэрч дээд оршихуй болон ерхэн шил өөрөө байдагтай танилцсан тухай тайлбарч эхлэв. Бёрн өндийн сууж энэ юу гэсэн үг болохыг асуусан ч бөө инээж өвөг дээдсийн сүнс тэдний Рафанараа хөтлсөн тул Рафанагийн сүнс байгаа гэдэгт тэр хэцэг шалтгаан байхгүй гэв. Дараа нь Борн аврагч энэ талаар юу гэж хэлэх бол гэж бодоход бүр түүний хөөж гарах асуул. Бүр дордуус газар дээр нь дуусгах байсан гэж хариулв. Бусад бүх зүйлүүд хууж ирсэн уламжлалаа хэдийнэ орхисон байхад Борн ягаад үүнд санаа зовж байгааг асуухад Борн дэлхий дээр басан шиг ижил шалтгаанаар орсон байх гэж эргэцүүлсэн бодов. Бөө түүний хөөгдөхөөс айж байгаа эсхийг тэхэн асуухад Борн бөө байсан ч хэлээ. Тэр гүнзгий чанартай гараар хിവэрэ байгааг ойлгов. Бөө орноос нь аврагч болох шатан шийдлийг санал болгож энэ нь дайчны замнашд бүрэн нийцэж хахад Борн инээн зэглэж энэ санааг нэлээд татаарч харав. Хэсэг хугацааны дараа тэр ой дөндөө алхаж нөлөөгөө нэмэгдүүлэх нь ямар ч байсан тасрна. Тол дэмжигчдээс төвлөж ихлэх хэрэгтэй болов гэж бодож байв. Яг тэр үед тэр жинхэнэ варуур шиг ухаан алдсан анарыг харж тэр энэ хугацаанд гадаа байсан гэж бодов. Тэр түүнийг сэрэхэд тэрээр төлхөртэй тоглоом шиг босож толгой нь хажуу тийшээ хазаасан хിവэрэ онтох гэж бодоагүй химэн чарчиж хэвсв. Борн түүний бие одоо дэрж байгаа эсхийг шалгав. Тэр хэсэг бодсноо баг зэрэг бухимдсан хിവэр байгаа ч хавьгүй дэрж байна гэж хариулв. Анар Кадуугийн дорд тулсан бүх хэрцгий бэлтгэлээ эргэн санаж тэр бүгдийн урд өөрийг нь холчхор мэт харагдуулсан хэмээн бодож түүнд юу ч хийжээгүй бухимдсан хിവэр байв. Дараа нь тэр сэдвээ салж Борноос ямар нэг юм болсон гэж асуув. Түүний царай өөрчлөгдөж өмнөх шигээ баяртай харагдахгүй байгаа гэх өөрөөс нь болов гэж хадарсан. Тэрээр найзнаас барсны дэлхийн ярихад охин юу болсныг асуухад түүний сэтгүүч зөөрн. Түүнийг төвчөн тайлбарсны дараа охин Дуалкийн нэрийг давтан хийж заавал санах болно гэж амсна. Охин нэг удаач болов уулзсан бол дээр байж гэж харамсаад одоогийн хүчийг шалгаж үзэхийн тулд биеүндээ толцохыг хүсэж байгаасан. Би ер нь үнийг багаж орон гэж байгаа юм уу гэж асуухад охин хангалттай хүчтэй байвал орно гэж хариулна. Одоогоор биерний баг тэнцвэртэй байсан ч аман дагнажийн үрэг гүйцэтгэж байгаа тул нэг сорсор хിവэр байв. Тэгээд тэр суур үргийг шидтэн асан зайн талаанч эсвэл өөр нэг өрийн талаанчаа нөхөө гэж бодож эхэлнэ. Тэрээр анарыг шидтэн өрөөл хор төсөлж байсан гэж тавлам хийхэд анарын тэнэр тархи урт өгүүлбэр ойлгохгүй тул ойлгомжтой хэлхийхгүй. Тэр түнд ерөөсө хамаг хүчээ дайчиж гэж хэлнэ. Ингээд анар тоглолтыг хөвсүүлэн урагштай байна. Биерн бамбаага амжиж өргөж охин бөөж өгөх би хортон цавшдаар шаж эхэлнэ. Охин илүү хүчтэй болж яаж чин дараалсан цавшдын ах шингээж асныг мэдээд тэрээр сандарч эхэлнэ. Тэр түүнийг цааш чахахаар шийдэж гигантикацыг идэвхжүүлэхэд охин шууд сэрэмжийн байж дарна. Яг энэ дүр зураг нэгэн сурчлагч Баатрийг ээжигээ дуудан уйж байсныг санаад анар одоо яаж хүлээж авахыг гайхна. Гэтэл түүнийг мэдхээс өмнө охин аж хэдийн нүүнийх нь өмнө ирж эргэлзээгүйгээр хүчтэй цохилдог нь. Биерн төмөр арсны чадвартай байсандаа баярлан шүдээ зууж сүүжийн цохилт илүү өвтгөх байсныг мэдрээд анарт зогсохыг хичгэд хүн өөрийгөө хангалтгүй байв гэж уурна. Тэрээр гигантикаци ашиглаж яхад хүч цохиж чадсныг нь бодон охинд хангалттай сайн байна гэж ойлгоно. Охин сэргийж багаж орч болох уу гэж яран асуухад Биерн бод төгсөн хугацаа хэрэгтэй гэж хэлнэ. Охин түүнд бүтэн 1 минут өгөхөд тэр оронд нь 3 минут өгснө. Охин өөрийгөө маш тэжээштэй
тийм хугацаанд хүлээж чадна гэж гайхуулан үүнийгээ бодлох гэж ямсгаагаа төржиж эхэлнэ. Энэ хооронд Бюрн мөрдөгчийн байдалд орж охин ойроос тарвдаг байлаач түүний чадхыг анзаарахгүй өнгөрч болохгүйг ойлгоно. Түүнийг ярих гэж ороход охин зөрүүлсээр амсгаагаа төвцөр байна. Тэгээд тэр цог ажиллахаар бас нэг хийж хүчилдрэгчийн дотроглаас болон дэмийн бүр охины унахыг харна. Бюрн одоо зөвхөн шиддийн хэрэгтэй гэж бодон хоёр охины зэрэглийг ахиулахад тусна гэж хараад явна. Тэр анарт тэнцнийг нь хийсний дараа охин зөөсөө цөвлүүлэхааргүйгээд явна. Хэсэг хугацааны дараа тэрээр түүнтэй уулзч байгаадаа маш их товчсон Карентай таарч энд юу хийж байгааг нь асууна. Бюрн бүүдээр зочлохоор ирсний дуртахад Карен залуу дайчдыг сорох гэж байгаа тул зад байгаа эсхийг нь асууна. Бюрн ер нь бол нэрвэхгүйч ахлагч болохыг зорж байгаа тул энэ нь алтан боломж шиг санагдана. Хэдэн хорон хичтээн дараа Карен сэтгэл нь хөөрсөн жахамар өрөөдөд хүмүүс бол байсан бөгөөд зүрхээ хамгаалах ёстой тухай хичээл зааж Бюрн нүний хичээл гэхээсээ илүү далд тархи угаалт гэж бодон харагч. Амьд үлдэхэд амин чухал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Карены өнгө аяс сүлдээ чухал болж хэрэг хүн тоноорч болж таарвар толгойг нь бүтлэх ёстой гэхэд Бюрн хүртэл үүнийг зөвшөөрөхөөс өөр аргагүй болно. Ярианы дараа Карен Бюрнийг дуутахад олон нийт түүний нэрийг хашхин дэмжинэ. Бюрны адреналин нэмэгдэж зүрхэн дэрсэн бүгдийг дуугүй болгосон дайны өрөө хашхирна. Тэгээд тэр бүрэн галзуугийн горимд орж сайн тоноорч бас өвсөн тоноорч гэж хашхирна. Гэлт болон Ханс гэдэг нэртэй хинч тэгж басгүй сануулж толгойн зөвлөгөө өгч эхэлнэ. Түүнийг өргөжлүүлэх гэж байтал нуруугаар нь хүйт орж эргэн хатлахлагч Пужин шиг түүний рүү нийсэмгэж байхыг хараад цас өсөх хүсэл гэж шууд танина. Ахлагч Бюрн рүү маш хүчтэй мөргөж ирэхэд манай цасаа амжиж болтаад юу болоод байгааг асууна. Ахлагч түүнийг гэлдийн цэвтлийн ард байгаа гэж буруутган тайлбар шаардна. Тэр мангсын оронд хүмүүсийн юм насыг хөнөөх нь одоо варваруудын зам мөр болсон юм уу гэж шаардсан асууна. Энэ хооронд Бюрны сэтгэл зүтгэл хортон буурна. Тэр түүний нүд рүү чигчлэн харж ахлагч анхнаасаа энэ зүйлийг зааж явах хэрэгтэй байсан юм гэж буцаан загнана. Бюрны дүү чангарч лабиринтэд хэдэн варвар нас барсныг асууна. Ахлагч дайчид өхлөөс айхсгүй гэж буцаан ирэхэд тэр зөвхөн амьд үлдснээ хүчтэй болдог гэж мэдэгдэн. Бюрн бол үүний баталгаа гэж хэлнэ. Бюрн анхны ажлын үеэр аймгийн бар хагас нас төвтөж 6 сарын дараа зөвхөн хэдэн хүн үлдсэний санаад эрүүгээ зоон. Тэр ахлагчийн цаг үед тийм олон хүн өгсөн. Эсвэл одоо бүгд зүгээр сал дараа болчихсон юм уу гэж буцаан асуухад ахлагч үгүйсгэн. Тэгээд Бюрн үннээ хэлж хүний арьс нөмөрсөн мангасад тэднийг хог шиг үздэг гэхэд ахлагч энэ нь зөвхөн тэдний зүрхийг хүсэж байгаа шиднүүд юм гэж мархана. Бюрн яриг нь тасалж энэ бүхэн болоход ахлагчийн сал тал нөлөөсөн гэж хэлнэ. Ахлагчийг гайхшруулан үлдээгээд Бюрн ядаж залуу дайчдад юу хүлээж байгаа болон яаж хариу үйлдэл үзүүлэх талаар сануулах ёстой байсан гэж үргэлжлүүлэн хэлнэ. Ахлагч хуучны уламжлалаа дагаж дайчид ганцаараа суралцах ёстой гэж зөвтгөхөд Бюрн нүдэнэ гэж түүнлөө хашгирна. Тэр тэд одоо дайчид биш зүгээр бусдад агныг тохбогоолсон гэж хашгирна. Энэ замбраагүй байдал үүсгэн байгуулагчдын бацсан зүйл үнэхээр мөнгө гэж асууна. Ахлагч түүнд тайвширхийг хэлэгч Бюрн аж хэдийн уурж хэрэг өөрөө ахлагчсан бол зүйлсийг өөрөө шийдэх байсан гэж амлалтна. Энэ нь ахлагчийн анхаарлыг бүрэн татаж тэрээр газарт гიშгэн Бюрн дөнгөж сая юу хийснийг мэдхийг шаардна. Бюрн тодорхой зүүн хэрэг тэр ажлаа зөв хийж чадахгүй бол өөрийнхөө болон аймгийнхаа төлөө түүний өмнөөс хийн гэж шүүмжилнэ. Хэсэг хугацааны дараа Бюрн сэрч ахлагчийн байханд байгаагаа ойлгоод зүйлсийг ажмаар өвлүүлэн бодно. Тэрээр тэр бяцхан өөр хэрэнгийн дараа ахлагч хиндэ юу ч хэлээгүй гин зөвхөн маш хүчтэй далайж Бюрны нүрийн хагасыг таслах шахаж байсныг санана. Бюрн гигантика цааш ихэн буцаан толцох гэж орхисон ч ухаан алтал цахиулсан бөгөөд нэг удаа хүчтэй зөхиж амжсан юм. Ахлагч орж ирээд түүнийг сэрүүн дагаад үж яжиг гайхах бөгөөд Бюрн ахлагчийн сүрсэн хамрыг анзаараад цочно. Гэвч тэр Бюрн тийм задуулсан нүртэй байж ирж болохгүй гэж буцаа хэлнэ. Ахлагч сууж үнэндээ уурлаагүй гэж хэлнэ. Гэхдээ Бюрн дэндүү дөрвөө хүрэржээ. Тэгээд тэр Бюрноос энэ албан тушаалыг тийм их хүсэж байгаа юм уу гэж асуугаад алтан нэрийг хөөцөлддөг бүсэд хүмүүсээс өөрөөр Бюрн нүунийг аймгийн төлөө хүсэж явах шиг байна гэж тэмдэглэнэ. Тэрээр өмнөх ахлагч бас адилхан байсныг үргэлжлүүлэн хэлээд манай баатарч сүүчийн залууд юу тохиолдсныг мэдж байгаа эсхийг асуухад Бюрн тухайн үеийн нариун дайнтай холбоотой зүйл гэж зөв таарсан. Варварууд лабиринтаас нэгэн тэнгэрлэг дагнын дурсгал зүйлийг олжээ. Дагнууд үүнийг хулгайлгцсан гэж бодон олсон хүнийг барьж авсан ч байцаалтын үеэр санамсаргүй байдлаар энэ насыг нь хөнөөжээ. Хөгшин ахлагч өөрөө барьж чадалгүй дайн эхлүүлж бангийн гэр бүл оролцох хүртэл нэвжил гараа үргэлжлэв. Гэвч хөгшин ахлагч амьд үлдээгүй. Олон дайчид нас барснаар энэ шиддний цамхаг варваруудын зүрхийг дараагийн хамгийн сайн зүйл гэж шийдсэн үе байв. Одоогийн ахлагч эсэргүүцэхээр атсан ч шиднүүд өөрсдийн биеэ таасан байдалтай хит автсан тал сансаагүй юм. Бюрн ямар нэг юм хэлхийг оролдохч ахлагч хэрэг тэр энэ бүрдийг дайчдад хэлсэн бол магадгүй илүү олон хүн амьд үлдэх байсан ч тэгсэн бас варварууд бүх хүмүүсийг үзэн ядаж хөвчих байсан байх гэж яриг нь тасна. Бюрн энэ зөвхөн тоноорч чичтэй гэж маргана. Гэрч ахлагч тэд ялгааг нь мэдхэд хитрхи тэнэг гэж буцаа хэлнэ. Тэрээр хэрэг варварууд бүх хүмүүсийг үзэн ядаж хөвчбөл тэдэнд үлдэх хайрсгүй газар байхгүй бол
болно гэж нэмж хэлнэ. Биеийн түүнийг зүгээр Лонгийн гэр бүлээ сайж гэн гэж бодоход авсагч хин ч гэсэн айхболно гэж шууд хүлээн зөвшөөрнө. Хэрэг Бэрэн хааны өмнө өөрөө зогсож үзвэл тэр айдас яагаад тийм гүн байдгийг ойлгох болно гэж тэр хэлнэ. Гэвч Бэрэн түүний айж байгаа зүйл нь хаан ширээ биш. Харин түн дээр сууж буй хүн гэдгийг аж хэдийн гадарсан. Авсагчийн шалтгаан нь тонорчдын талаар сануулахыг зөвшөөрөгч. Хүмүүсийг үзэн ядахад заахгүй хайгүй. Тэрээр гараад явтаа хэрэг Бэрэн энэ албан тушаалыг үнэхээр хүсэж байгаа бол бэлдэж ихсэн нь дээш шүү гэж бицаан дуудана. Бодит боломж байгаа юм шиг санагдана. Бэрэн сорилтыг сансаар батагаар мшиж авсагч хамарнаасаа цусуугаахтаа түүний зөхөж чангуу байгааг хэлж сүүлчийн урам зэргийг өгнө. Гада варваруудын цөглсөн олон хэдийн цөвжирсан байх бөгөөд түүнийг харамгцаа шимждэж эхэлнэ. Түүнийг амьд байгааг хараад гайхсан хүмүүс сөрөг сонсоод зүгээр үү гэж асуух ба бусдын дараагийн авсагч болох гэж юм гэж сонссон. Химэн бүр чи хүрэн шавтаж байна. Бэрэн өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх ёстой хിവэр байгааг тайлбарлахад олон хүн түүнд шууд ирэлцэж авсагчийг яаж яах гэж байгаа гайхна. Манай залуу хамгийн иштойгоор мшиж удахгүй гэж хижин бүдийг үгүй болох бөгөөд тавлаач ардын дөөгийн сүр хүчээ бадраа. Гарахаас өмнө Бэрэн Карентай таарч бяцхан оруудад хүмүүсийг үзэн ядахыг бүүзаа гэж хэлнэ. Карен эсэргүүцэх гэж үзэхэд анар ярианд нь орцож бүх хүмүүс биш гэд Дуашкийн төхийг сөхнө. Өдөлгүй Карен энэ хүү имэнэс баатарчдаг түүхэнд уярч хасгачлаа өөрөө. Залуу дайчтай хуваалцж болох уу гэж сан. Бэрэн баг зэрэг гайх болох чанар үний дөв санаа байна. Сайн үлгэр дуурайж болно гэж хэлнэ. Бэрэн Дуашки бол дайчин биш, ирбичин байсан гэж мархаа хичээнэ. Гэвч тэд нэгийг хийсэн тул тэр бол хос өөр аргагүй төрөв. Ариун газраас гарсны дараа тэр анарыг гэртээ авч ирч хажууныхаа өрөөг үзүүлнэ. Тэр шууд чихрийн дэлгүүр торсон хүүхэд шиг баярлж ямар тансаг болохыг нь гайхна. Орон дээр очин өсөрч түүнтэй үрд хамт байна гэж сарна. Гэвч Бэрэн түүний амийг хурдан тагалж энд ариун газар биш гэдгийг сануулна. Тиймээс чимээгүй байхыг сануулах түүний нүр шуудлал шиг байна. Яг тэр үед Мишэ хамгийн тохиромжгүй цагт орж ирэн юу болоод байгааг шаардаж анартай мөнхө харан энэ ямар эмхтэй болохыг асууна. Бэрэн сажаатай юм шиг хөвлөрч хөвших боловч анар маш их баяртай байгаагаа чалчиж Мишагийн нэрийг тан уулзсандаа баяртай байгаагаа хэлнэ. Мишэ биений шууд чирэн гарч ярьж хэрэгтэй сануулсан. Амласан ороохон чинь хаана байгааг шаардна. Тэр энэ турхай биетэй хүн ороор байна гэдэгт итгэхгүй байтал анар хаалхыг өртөө юм шиг өшгсөн нээж Мишагийн бүхэн нэрийг дуудана. Тэр өөрийг нь нуруу нам хөнгөж дарамжилж байгаа юм уу гэж шаардаж бүх зүйлийг сонсож байгаагаа анхааруулна. Мишэ варвар гэхийг хитрхи хөөрхөн байна гэж яриагаа буцаахыг хичээх боловч байдлыг улам дортуулна. Энэ хооронд Бэрэн зүгээс эмх зам бараагүй байдлыг ширтэн Ухан бакин өөр тийшээ одно. Хоёр охин мархалдаж явах хооронд тэр чимээгүйхэн халахаар сэнжин гарна. Дараагийн өдөр нь тэр Шавэний сар бүрийн найзуудын уулзалтанд орчлохоор нарийн бовны дэлгүүр рүү очих ба энэ нь түүнд тал тасах гэж очдөг зүйл юм. Тэр Шавэнийг лагныг өөртөө нойртуулж татнаас олох гэж энэ уулзалтыг хийдэг гэж бодно. Тэр гинт лагнаас хайгууч болох талаар бодож исэн үү гэж асуухад тэр аж хэдийн асуусан гэдгийг нь шууд сануулна. Шайн гайхшин ширээд ирсэж лагнаас бодож байгаа мó гэж сандран асуухад лагн тавнаар санаа зовох хэрэггүй. Номын сан хийх дуртай гэж хэлнэ. Бэрэн нүуний бодаагүй бөгөөд тэр ядаж 5 дугаар зэргийн илбэрчин тал нэгдэхгүй байх ямар нэг тодорхой шалтгаан байгаа байх гэж бодон урам нь хугарна. Шавэ үнийг гадарсан Бэрний багийн одоогийн илбэрчийн талаар асуухад тэр шууд л нас бэрсэн гэж хариулсан уулзалтын бүх амьсгалыг эвдэнэ. Үйл явдал улам өрчимжиж, эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйлс эргэлт хийнэ. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж, хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслаг 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нэн дараа гаргаж өгье. Таашаагдсан бол лайк дарж, сувлын маань заавал бүртгүүлээрэй.